Сэрээрээ босоороо 53 дахь өдөр маань эхэллээ. За ингээд энэ өдөр юу болсныг хамтдаа харцгаая. Өглөө өсөө жингээ үзлээ. 85 кг руу орсон байх шүү. За ингээд өглөө 7 цаг өнгөрч байлаа. Шууд л өглөөний дээснийхээ дасгал руу орлоо. За 85.4 кг заасан. За ингээд энэ 7 хоног дуусахад ердөө 3 хоног үлдсэн. Ирэх 7 хоногоос болиолын секцэндээ явна, бусан цэлтэндээ явна, булчингийн мас руугаа орно. За маш олон уран зориг дүүрсэн төлөвлөгөөнүүдэд ямар ч байсан төлөвлөлөө 85.4 12 кг-ыг ардаа орхилоо. За ингээд хамгийн ихний ажил өнөөдөр өглөө дасгалаа хийж дуусчаад компани руугаа явах хэрэгтэй байгаа. За компани дээрээ очиж ажилчтайгаа нэг хурлаа хийчихэд шууд 24-р сургууль орж надад хөөхөн өөрийнхөө зурсан зургийг сургуулийнхаа уулзалтаар бэлгэлсэн ингүүн дүүдээ гарын бэлэг өгнө. За ингээд ингүүн дүүтэйгээ уулзаж гарч ирчээд зөндөө олон ажлууд төлөвлөсөн байгаа. За ингээд компанийн ажлыг амжуулчаад ингүүнтэйгээ уулзахаар 24-р сургуулийг зорилоо. За ингээд ингүүн маань хөөхөн өөрийнхөө зурсан зургийн ард call me буюу над руу залгаараа гэсэн байсан. Ингээд тэр дугаарлуун залгаад сургуулийн нийгмийн ажилтан багштай уулзсан чинь 12-ийн анги 3 давхарт байгаа гэж хэлсэн. За ингээд анги руу нь яваад орлоо. Математикийн хичээл орж илаа. Анги хамт олонныхоо өмнө ингүүндүүдээ гарын бэлгээ өгөөд ангийнханд нь хүртэл бяцхан туслагч номыг бэлгэллээ. За ингээд гарч ирсэн манай 24-р сургуулийн биеийн тамирын багш Гантүр багштайгаа уулзлаа. 24-р сургуульд ирэх 7 хоногоос эхлэн волейболын секцэнд явхаар боллоо. Гантүр багштаа маш их баярлалаа. За ингээд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль дээр ярьлаа. За Гантүр багштайгаа волейболын секцээ ярьлаа. 7 хоногт 2 удаа ордог юм байна. Ирэх 7 хоногоос волейболын секцэндээ явна. За надад зураг бэлгэлсэн ингүүн дүүдээ бэлгээ өглөө. 24-р сургуулийн нийт эрг хамт олондоо баярлалаа гэж хэлье. За ингээд дахин 24-р сургуулийн захирал, нийгмийн ажилтан бүх багш нартай баярлалаа гэдгийг илэрхийлье. За ингээд өдөржингөө гадуур ажиллаа амжуулж явж байгаад өөрийнхөө хувцсыг нэг таарсан хувцас авахгүй бол ихэнх өмд цамц гэл ингээ бүх л юм ерөнхийдөө томдож ин. За нэг таарсан хэдэн өмд цамц авчаад нэг хэдэн жимс аваад гэртээ орой ирлээ. За 1:09 цаг ерөнхийдөө өнгөрж байлаа. За одоо дасгалаа хийчээд 13 минут гүйчээд орой дахиад буцаад гарах байгаа. За өнөөдөр бол ажлууд гадуур амжуулах юм зөндөө олон байгаа. За ингээд ялангуяа ирэх 7 хоногоос бол 85 кг руу орсон юм чинь. За булчингийн маасан дээр анхаарна. Волейболын секцэндээ явдгаараа явна. За уламжлалт чангарах юм шиг байна да. За ингээд 15 гар дээрээ сунайлаа. Гидсний таталтууд ааш бүгдийг нь ус хийлээ. За ингээд нийтдээ одоо энэ 7 хоног дуусвал 8 дахь 7 хоног маань дуусч байна. За ингээд энэ өдөр маань нэлээд завгүй өдөр өнгөрч байна. Яг одоо 9 цаг өнгөрч байна. Буцаад ажил руугаа гарах уулзалтууд ихтэй байгаа. Хэдий шөнө усан ч гэсэн ажилдаа буцаж гаръя. За ингээд бүгдөө маргаашийн 5 дахь өдрийн ажилд амжилт хүсье. Сайхан амраарай. Баярлалаа. Баяр таа.